эзэнтэг үрнийг байгуулж, намхан жаахан Монгол мориороо дэлхийн талыг туулж, суурин амьдралтай улс хөрөнд дэг журам хууль цаазыг тогтоож явсан. Огт толбот монголчуудын үрсад өнөөдөр эх орныхон 4 зүг 8 зохисоос хөлөг моридон эмээлэн унаж хурн цугларлаа. Ганц модгал болдгүй, ганц хүн айл болдгүй гэдэг шиг монголчууд бид булт олноороо нэгд нийлж 10,000 морьтонжиг сааж дэлхийн дээд амжилт тогтоох энэ үйл хэргийг Монгол эмэрэн спорт уяачдын холбооноос санаачлан зохион байгуулж байгаа нь энэ юм. Тэртээ 1263 дугаар онд монголчууд Адууны яамыг байгуулж байжээ. Монгол улсад Адууны яам байгуулсны 750 жилийн ойн өнөө жил буюу 2013 дугаар онд тохиож байгаа юм. Энэ түүхэд ойн жил морьтон монголчууд бид 10,000 морьтон гэмээл хазаар Монгол дээл хувцас тайжагсааж бүгд олноороо дэлхийн дээд амжилтын эзэн болж Гиннест бүртгүүлэхээр төмөн морьтон гэж жигдлэн жигсаасан юм. Монголчууд мориороо Гиннесийн номонд бүртгүүлэх дэлхийн дээд амжилтыг тогтоохын арга хэмжээг өнгөрсөн 12 оноос эхлэн төлөвлөгөөндөө оруулаж эмчлийн бэлтгэлийг хангаж олон 10 одоо уяачид мөн одоо олон компаниуд орон нутгийн уяачдын холбооны удирдлагуудынхаа хамтаар энэ арга хэмжээгээ энэ өдрүүдэд сайхан зохион байгуулж байна. Төмөн морьтон. Том сайхан наатанд ирийг санаад ирдээ бичин. Сая арвчаа үзээд гэртээ дөнгөж баргад гэртээ ороогүй шуунаш явда. Энэ яг тэгээд энэ хүүхдүүд мөр уяад ирж тэгээ энэ үнийг бас хүндлээд хойны юунд нэг орой миний чадаа нас 80 хүрч байна. Тэгээ бас нэг нэрээ одоо дахид энэ үнд орж чадах ч үгүй ч үгүй. Тэгээ яг хойно одон төмөндөө нутгийнхандаа бас өдөр жишээ бас боханы ирдээ. Монгол нутгийн хэл дэлхийд даяар болоод үнэхээр гайхамшигтай сайхан үйл ажиллагаа болж байна. Алтан туурайд гэж одоо монголчууд ярьдаг. Алтан туураагаар болсон тоослол дээд тэнгэртэйгээ болоод одоо хоосон гарамзаа хүчлээр болоод Монголын ард түмний хиймэр сүлжлүүд өргөж өдөө өргөн бодрох ийм сайхан бэлэгтэй үйл ажиллагаа болж байна. Адуучны отрын боргэрт 1995 дугаар онд байгуулагдаж 21 аймаг Монголын бүх сум дүүрэгт салбарх холбоотой Монголын морин спорт уяачдын холбоо гадаад харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж 2013 дугаар онд олон улсын морин уралдааны холбооны гишүүн 2010 онд Азийн морин уралдааны холбооны гишүүнээр Монгол улсаа элсүүлсэн. Ингэснээрэн Монголын уяачид жалга давандон зөвхөн морин уралдуулах биш, дэлхийн морин уралдааны хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулах, монголчуудын адуу эдлэх их соёлыг бусдад түгээн таниулах сайхан боломж нээгдэж байгаа юм. 10,000 морьтон жигсааж, 3,000 хурдан морь уралдуулж, дэлхийн дээд амжилт тогтоох тухай санал хүсэлтэн Гиннесийн байгууллагад 2012 дугаар оноос албан ёсоор тавьж хамтран ажилласан билээ. Энэхүү нэр хүндэт ажлыг анх удаа санаачлан зохион байгуулахад олон улсын морин уралдааны холбооны дэмжлэг тусалцаач Монголын уяач бидэнд ач тус ээлэн өгсөн.
алтан сүлдэний туудан нарш төгөө сайлгоо тоорин тэргөө юугийн чимдэг баатэрийн холлоги баян сурги манла ахны хадэргөө найзал аялгуулан хэлжэлээ махтыда Олбара шаранараны жүгірелін одың махилларын дайры түгі жыллосны шорын орындандағанған еч Онуруғара цэцігін әпчін ділгірсін Хорин ғысын ғазырын көсігін ептілгіч Онбын сағамығын хүренде көрен әрі жыл бәуін Оғынғалу тілмектен кереді өтжелі қоса бұрықсан әтчанағын әмілдіш Там құшу малын талдырын білчі жылдан әгне ұныр хамрарын сәңгеніш Тарыгәрген сау саваран белықсын Тансаған керуден денжеде көрен әрі жыл бәуін Күндейд бүріксің кісі баран ғадыңда Күріслі көдалы өтчі жылу дұрыл жымбей Тек орқын дәрмірінді Тұрыңғал дұрараң соңғын қорғададыл Керім зөге көтілдің күн керілдейін Күндей таста толың күндәп күйжереділ Кереден ара жередемет қазараң алда кене Hazari thalı yundaro 제삼보 전든 다시우리 사드가 윤다로치 강지주도로 대면 간거 지르민 턱으로 지배단이 역승 혈타임 반전은 어떤 보렉대 Erkişirsin Allah'ım ta erin semin altakta çatılman gımavur ta çanskin daxım ta nancın qırxayqıdım ta emeden daxlı gide
Цэцэн хурд морин спорт уяачтай холбоо албан ёсны далаад уяачд бүртгэлтэй. Бид нар энэ Монгол морийг дэлхийн дээд амжилт генст бүртгүүлэх үйл ажиллагаанд 170 гаруй морьтон жагсаасан. Монголчууд ер нь нэг санаа зорилготой хүслээ бол дэлхийд дахинд бол айгүй товчхон бөгөөд тодорхой гоё илэрхийлж чадсан. За энэ ажлыг зохион байгуулахад бол Монголын морин спорт уяачтай холбооноос бид нарт бас тодорхой чиг үүрэг өгсөн. Энэ том үйл ажиллагаанд бол маш өндөр хувь нэмэр оруулж дэлхийд дахинд өөрсдийгөө таниулахад бол одоогийн удирдлагууд ажлын албаныхан маш өндөр зохион байгуулалтаа сайн ажиллаж бид нар өнөөдөр маш том ажлын ард гарч чадсан. За энэхүү арга хэмжээнд манай Төв аймаг бол 1000 морь одоо жагсах ийм үүрэг даалгавар авсан боловч манай аймаг бол 27 сум засаг захиргааны нэгжийн хувьд 97 багтай бид аймгийнхаа төр захиргааны байгууллагаас энэхүү арга хэмжээг их дэмжиж тодорхой төсөв хөрөнгө гаргаж ажлын хэсэг томилогдож бүх 27 суманда салбар ороодуудаа үүрэг чиглэл өгж энэхүү арга хэмжээнд оролцсны үр дүнд 10,000 морьтны жагсаалд манай аймаг 3200 гаруй морь жагссан байгаа. Монголын уяачид үед Монгол улсын хууль дүрм үндэсний их өв соёл, хурдан морины уралдаан, ёс заншил, өв уламжлалыг мандагнан хайрлаж, сахин хамгаалж явахгүй бол Монгол хүний жудаг ёс зүй алдагдах болзошгүй тул бусдадаа сайн сайхны үлгэр дууриалыг үзүүлж байх ёстой гэдэг үүднээс дэлхийн дээд амжилтыг гиннест бүртгүүлэх сүрдэж их саалын нээлтэнд Монголын уяачид Уяачийн тангаргаан өргөссөн билээ. 2008 дугаар онд Колумбод 8235 морьтон морин хөтлөөд 2 км газар жагсаж дэлхийн дээд амжилт тогтоосон байдаг. Тэгвэл монголчууд бид төмөн морьтон гэж жагсааж 4 км газар морион унаж дэлхийн дээд амжилтыг шинжилэн тогтоолоо. 10,000 морины жагсаал 3,000 морины уралдааны хамгийн гол зорилго нь бол монголчууд бүгдээрээ нийлж нэгдэж, монголчууд эвтэй байж, монголчууд нэг зорилгын дор, нэг тугийн дор зогсож өмнөө тавьсан зорилгоо биелүүлж чаддаг юм аа гэдгийг харуулах хамгийн гол зорилго байсан. Мөн дэлхийн дээд амжилтыг нэг хүн биш, монголчууд бүгдээрээ нийлж нэгдэж энэ дэлхийн дээд амжилтыг эзэмшиж байгаа явдал нь монголчуудын хамгийн том бахархал. Дэлхийн энэ түүхэнд, дэлхийд морьтон гэж нэрлэгдсэн монголчууд өнөөдөр дэлхийн дээд амжилтыг 10,000-уулаа эзэмших болно гэдэг нь л монголчуудын хамгийн том бахархлаа гэж би үзэж байгаа. Тэртээ 13 дугаар зууны үед Монголын эзэнт гүрэн дэлхийн талыг эзлээд жижигхэн Монгол мориороо тийм ээ дэлхийн талыг туулаа явж исэн өнөөдөр тэр сайхан эцэг өвгдийн үр сад өнөөдөр 10,000-уулаа морио жагсаагаад дэлхийн дээд амжилтын эзэн болж байна гэдэг нь үнэхээр энэ Монголын үдлийн соёл, Монголын их том соёл өнөөдрийг хүртэл залгамж халаагаа алдаагүй явж байгаа юм байна. Монголчууд амьдрал ахуйтайгаа ойрхон байгаа юм байна. Монголчууд морио унж эдэлж байгаа юм байна. Монголчууд ахуйтайгаа их ойрхон байгаа маа гэдгийг том илэрхийл боллоо гэж бид нар ойлгож байна. монголчуудын их жагсаалыг тоолгын комиссаа хөндлөнгийн аудитууд хянан үзээд
та бүхний өмнө энэ тоолгын дүнгийн хуудсан дээр тамга дарахад бэлэн боллоо. So today, in a wonderful expression of the Mongolian culture, an impressive 11,125 horses in a parade set a new Guinness World Records title. 11,125 гэсэн эцсийн дугаар гарсан байна. Баярын өдмөс нүдүрхэж баярын хөг хоолой зангируулах сайхан үйл явдал болж байна. Мартан монголчууд морио унаж дэлхийн дээд амжилтыг тогтоосон сайхан өдөр өнөөдөр болж байна. Монголын нийт ард түмний төлөөлөл оролцож 11,125 морьтой монголчууд жагсаж дэлхийн дээд амжилт 8235 гэсэн тоог ахиулан тогтоож чадлаа. Энэ бол 18 жилийн тэртээ адуучны отрын борг эрт үүсгэл санаачлагаа анх тавьж ийсэн Монголын морин спорт уяачдын холбоо дэлхийн дээд амжилтыг тогтоосон ийм үйл явдал боллоо. Монголын адуучны отрын жижиг гэрээс дэлхийн дээд амжилтын их үүсэл тогтоогдох учиртай байжээ. Морийг нэгэн зэрэг гараанаас уралдуулж дэлхийн дээд амжилт тогтоон Гиннесд бүртгүүлэхийг Монголын морин спорт уяачдын холбоо санаачилсан билээ. Оновчтой зохион байгуулалт, зөв менежмент, мөн Монголон гэсэн халуун зүрх сэтгэлтэй монголчууд маань 3,000 морь биш 4,249 морийг нэгэн зэрэг гараанаас уралдуулж дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. 4,249 морийг Төв, Улаанбаатар, Булган, Зүүн, Хангай, Говийн 6 бүсэд хувааж 18 км-т уралдуулсан юм. Мөртөө мөрд яаж дахив? За 3 мөртөө ирлээ. Гал унгон 3 мөртөөгөө ерөөсөө одоо хээр хар мөрөө одоо төрүүлээ. Хээр мөрөө одоо 5-д орлоо. За хул удам мөрөө одоо донд хавьд баха тэгж орлоо. Морь бүх сур гэдэг чи одоо Монголын соёл угаа шүү дээ. Соёлоороо одоо бичигдэх тэр чинь одоо түүх байхгүй. Тэгээ одоо энд бичигдсэн улс хүүхэд морь уяачд одоо энд бичигдсэн бол тэгээд Гиннес гэдэг чинь одоо дэлхийд даяар цацагдана. Тэрэнд бол том хувь гэж боддог. За Монголын морин спорт уяачдын холбоо энэ уралдааныг бол зохион байгуулахад бол үнэхээр одоо маш мэргэжлийн өндөр түвшинд бол одоо ажилласан. Бүх одоо хурдан морь унсан хүүхдүүдэд бол хамгаалтын хэрэгслийг бол ид юрнээр нь одоо өмсүүлсэн. Дээр нь бид нар яасан гэхээр холбооны зүгээс бол хүүхдүүдэд бол касаг өвдөгч тохойчоор бол бас хангаж байсан. Дээр нь бол одоо хүүхдийн байгууллагууд бол нэгт хамтран ажиллаж байсан. Эрүүл мэндийн байгууллагууд бол нэгт хамтран ажилласан. Цагдаагийн байгууллага, за тэгээд одоо бусдын хүний эрхийн комисс ингээд энэ бүх байгууллагууд бол энэ дээр бол маш их хэрчмтэй сайн одоо хамтарч ажиллаж нэг ч одоо хүүхдийн эндэгдэл осол одоо гараагүй гэдгийг бол аль биесээр бас тэмдэглэж хэлэх хэрэгтэй.
Үнэхээр энэ удаагийн арга хэмжээг ийм өндөр зохион байгуулалтаа хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангасан ийм болно гэдэгт бас эргэлзэж байсан үнэ хэлэхэд. Одоо өнөөдөр бол та бүхэндээ албан ёсоор засгийн газрын хэрэгжүүлэх шагналыг хүүхдийн төлөө үндэсний газрын нийт хамт олонны өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Уралдаан бүхэн хүүхдэд ийм ээлтэй, хариуцлагатай, эсэм энд сайхан болдог байгаасай гэж ерөөж байна. Амжилт хүсье та бүхэнд. Нийт уралдсан 4249 морinoос түрүү айргийн мордон шалгаруулж, мөн 6 бүсээс бүс тусгрээс түрүү айргийн мордыг шалгаруулж, алтан монго медаль, монгон шагнал өргөмжлөөр шагнасан бол 11125 мордны жигсаал 4249 морины уралдаанд оролцсон бүх үе чадан Гиннесийн батламж дурсгалын алтан медалийг дурсгал болгож үүрэг хадгалуулсан билээ. мянган морины их жагсаал 3000 морины уралдаан бол үнэхээр бас нүсэр том ажил юм байна. Урд өмнө монголчууд бид төдийгүй дэлхийн нийт ч гэсэн одоо бас ингэж 10 хэдэн мянган мордонгуудыг жагсааж 4000 гаруй морийг нэг дор уралдуулж байсан түүх байхгүй юм. Гиннесийн рекордын бичвэр ноён миний годын их болсон Дэвшин дараагаар бүрийн сэргийн гадуур татаа баяргүйгээр таавчээр авдын явсаар гайхалтай юм байна баярлалаа. Гиннесийн дэвжигтэй Монголын хөгтөнгөд ороо 4249 ордоор урдаа. Баяр хүргэе Монгол хүмүүнэ. Таавчаар баяр хүргэе. Гиннесийн номны төв офисоос ирсэн ерөнхий шүүгч энэ өдрүүдэд зохион байгуулсан арга хэмжээг амжилттай тайм боллоо гэж ингэж үнэлж дүгнэж бидэнд гэрчилгээгээ гартуулж өгсөн. Бидний 3000 морь уралдуулах уралдаанд 4249 морь уралдаж дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Өмнө нь 288 морь уралдаж дэлхийн дээд амжилтыг тогтоосон байсан бол морьтон монголчууд өнөөдөр 4249 морийг нэг гараанаас уралдуулж дэлхийн дээд амжилтыг шинчлэн одоо тогтоосон сайхан амжилт гарлаа. Үүний зэрэгцээгээр бид 100000 морьтой иргэдийн жигсаал зохион байгуулах энэ зорилтыг дэвшүүл тавьсан бол 11125 морьтой хүн жагсаж ёстой 7 настай балчраасаа 70 настай хөгшдөө хүртэл монголчууд морио унж хүй 7 хуудгийн энэ алдарт сайхан хүндийдээ өргөн дэлгэр сайхан жигсаал боллоо. Энэ амжилтууд бол дэлхийн одоо дээд амжилт тогтоох Гиннесийн номонд энэ жил бүртгэгдэж ирэх 2014 оны номонд нь бичигдэх ийм одоо амжилт боллоо гэдгийг ерөнхий шүүгч маань бол тэмдэглэж хэлж байгаа. Энэ арга хэмжээг зохион байгуулахад оролцсон бүх хүмүүсүүд байгууллага хамт олон уяачтай би бас Монголын морин спорт уяачны холбооны нэрийн өмнөөс улан хувьяасаа баяр хүргэж байна. Та бидний энэ өдрүүдэд хүйд олон худагтаа зохион байгуулсан монголчуудын энэ мориороо дэлхийд гайхуулсан энэ сайхан арга хэмжээ маань усан могоо жилийн яахын аргагүй монголчуудын онцлог нэгэн үйл явдал боллоо гэдгийг би хэлхийг хүсэж байна. Маш олон хүний хамарсан жагсаал уралдаан байсан болохоор зохион байгуулахад амар биш байлаа.
Гэхдээ энэ жагсаал уралдааныг дээд зэргийн гайхамшигтайгаар зохион байгууллаа. Дэлхийд өмнө зорилго тавьсан уралдаан жагсаал олон болдогч монголчуудын энэ жагсаал уралдаан шиг гайхамшигтай зорилготой жагсаал уралдаан болж байгаагүй. Энэ жагсаал уралдааныг зохион байгуулсан Монголын морин спорт уясны холбооны хүмүүсийн нөхөрсөг дулаан сэтгэл гайхамшигтай уралдаан жагсаалын үр дүнд би Монголд дахин ирэх хүсэлтэйгээр буцаж байна. Энэ бол миний амьдрал хизээч дахин давтагдашгүй сайхан үйл явдал боллоо. Дэлхий дээр монголчууд хоёр төрлөөр дэлхийн дээд амжилтын эзэн боллоо. Тэгэхээр монголчууд Монгол орон морины эх орон юм а гэж олон улсын шүүгч хатагтай Лучия хэлсэн юм. Тийм ээ. Монгол бол морины эх орон. Домогтой хүй 7 худаг. Адууны халуун амьсгаа босоо цагаан хиймэр нэгдэн нийлсэн монголчуудын халуун сэтгэлийн дулаан илч Монголын ард түмний өмнө хүлээсэн Монголын морин спорт уяачдын холбооны түүхэн хариуцлага эвлэлдэн нэгдсэн Монгол түмний ориглсон их амжилт дэлхийн цээжинд хатан туураараа тамгалсан моритны дэлхийн дэд амжилт. Энэ бүгд бол бүгдээрэн хэлэл цэвэл буруугүй гэдгийг тодж шээ бол энэ буй за.